Нэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гарах юм болов эсвэл одоо яг эцсийн бүтээгдэхүүн гарах юм уу? Эцсийн бүтээгдэхүүн гэхээр л стандарт, чанар, сав боглоо бодлоос өсвөлэл олон асуудал үүснэ. Тэгэхээр хагас боловсруулаад эсвэл хамтраад эндээ хагас боловсруулаад эндээ яг тухайн орондоо очиод эцсийн бүтээгдэхүүн болоод ингээд явах ч гэдэг юм уу? Ийм ер нь хувилбар судалгаа юмнууд байдгийн болов. Нэг 2 сая хариулъя. За хөдөө аж гаралтай одоо сүү цагаан айдтай малын гаралтай өлөнгөдөөс яц одоо адууны дэлсүүл малын өөхөн тосгод за ингээл цацраган арва будаа олон төрлийн энэ дэх нэг 65 төрлийн бараа байгаа. Махан бүтээгдэхүүн 29 байгаа. Арь ширэн бүтээгдэхүүн 60 байгаа. Ноос ноолуурын бүтээгдэхүүн 204 байгаа. За бусад нөгөө хөдөө аж ахуйн саяны хэлдэг дайвар бүтээгдэхүүний боловсруулалттай 65 байна. За мөн одоо хайлуур жонш давс зэс молибдын туглаг гэмт болд гээд бусад уул төрөл нөгөө уул уурхайн гаралтай бараа 9 байгаа. Ингээ манайх бид хийж л чадвал зах зээлээ ерөнхийдөө орон зайг нь нэлээд том онгоолгоод авсан. Тэгэхээр бид өөрсдөө жоо өөрчлөгдөх хэрэгтэй. Ингээ энэ бах байдагтай байж болохгүй. Бид сав баглагаа янзлан, стандартаа янзлан, технологио янзлан, чанар аюулгүй баталгаагаа янзлан. Ингээд энэний үр дүнд манай аж ахуй нэгжүүд шин төвшөнд гарах. Буюу том зах зээлд гарах. Хамгийн гол нь энэ хүүтэн бүсийн зах зээл гэдэг л их давуу талтай. Манай уламжлалт зах зээл байхгүй юу? Олон жил манай мал мах энэ ноосон ноолуурын арь ширэн эдлийг хэрэглээ тасчихсан их том үе байгаа. Тэгээ эндээ дахин одоо энийг сэргийх талаасаа боломж нэлээд гарнаа гэж.